Өнгө бүхнийг тодорхойлдог энэ дэлхийд нэгэн хүү хар өнгөтэй болон ховров. Бидэнтэй адил энэ дэлхийд хүмүүсийн цол зэрэг нь тэдний өнгөнөөс хамаардаг бөгөөд тод цэвэр өнгөтэй хүмүүсийг баатар мэт хүндэтгэж ямар ч өнгөгүй нэгнийг нийгмийн хог шар мэт үздэг байлаа. Гэвч харанхуй сүүдрийн мангасуудаас болоод дэлхийн ертөнц хар өнгөөр бодогдоход пионер хэмээх шин мэрэгжил үүсв. Тэд хар газар руу аясан хоор баялаг болсон бих цуглуулдаг бөгөөд энэ нь ямар ч өнгөгүй Кей хүүгийн ганц мөрөөдөд байв. Гэвч өнгөгүйгээсээ болоод тэрээр хүн бүр дадлагдж өөрийн байр сууриа мэдхгүй байна хэмээн доромжлуулдаг байв. Тэрээр амьдрахын тулд маш аюултай хар газраас биеэрээ бих түүж өнгөгүй охинд худалддаг байв. Мөн энэ аюултай газраас Неро нэртэй бяцхан амтан олж түүнийгээ өөрийн ганц гэр бүл шиг хайрладаг байлаа. Гэвч нэгэн өдөр тэрээр өнгөт нэгэнд ардаасаа цохиулан ухаан алдаж сэрэгтэй хортой бихний хаягдал дээр дүүжлэгдсэн байв. Баатруудын хоёр дахь үеийн нэгэн амиа хичээгч залуу Нерог хар зах дээр зархаар төлөвлөж байлаа. Учир нь оюун ухаанд амтан гэдэг асар ховор байв. Ганц гэр бүлийн алдахаас айд сандарсан Кей эсэргүүцэн тэмцэж өнөөх залуугийн биеэс ямар нэгэн зүйл сарагдах шиг болов. Тэрээр сандран Кейг тавьж явуулснаар Кей хортой бихний хаягдал руу унав. Амиа алдахын даваан дээр түүний амьдрал нүдний өмнөр нь зурсхийн өнгөрч дотор нь нэгэн дуу хоолой өөрийн өнгөө буцаан авч Нерог аврахыг шаардав. Яг тэр мөчид аюултай бихний хаягдад хормын төдий далгуулж Кей тэдний хамгийн их айдаг зүйл буюу хар өнгөтэй нэгэн болон хувир нь тэдний өмнө гарч ирэв. Хамгийн гайхалтай нь энэ бол ердөө эхлэж байлаа. За манайхаа нэг юм маахуу яваад ахаар нь Брон шууд сайт дээрээ гаргалтыг нь гүйцэтгэл нь орчуулад тэгээд Брод нь сонирхолтой байсан болохоор шууд та нартайгаа хамт буулганахаар боллоо. За тэгээд олон юм ярьдгүй шууд энэ гарзуу маахуу руугаа орцооё. Харанхуй агуун гүнд хад мөргөх. Сүхний чинээзэг дуу хадна. Цагаан үстэй манай залуу хадны цав суудаг цэнхэр туслуудыг хараад зогтсов. Түүний нүд баярлсандаа томров. Тэр эцэст нь хайж байсан зүйлээ олов. Тэрээр гэрэлтэх туслуудын доор саваа болгоомжтой байрлуулна. Энэхүү нууцлаг шингэн бол бих байлаа. Сэтгэл нь амраад тэрээр мөрөн дээрээ амрах Неро нэртэй жижиг хар мууранд баярлснаа хэлв. Нерогийн тусламжгүйгээр үүнийг хизээж олохгүй байснаа тэр мэдэж байлаа. Тэгээд тэр агуун гарц руу харав. Энэ бихийг авчирч чадвал пионер корпусынхан түүнийг хүлээн зөвшөөрч маадгүй. Ийм гордлого өөртсөн тэр агууг орхив. Гадаа саарл цүл үргэлжилж асад гэрэлтэх том хот харагдана. Тэрхүү гялдсан хотод элит будагчид өнгө бүрийн үстэйгээр гудамжаар асахад иргэд баярлан ухаална. Хоёр иргэн багийнхан асар том мангасыг дахин ясан тухай сандрхан ярилцсан. Тийм баатрууд байгаа цагт хот аюулгүй байх болно. Гэвч сүүдэр захад агаар тис өөр байв. Си зэрэглэлийн пионер корпусын шалгалтын дүн гарсан байшингийн урд олон хүнд цуглжээ. Зарлал дөнгөтэй бүх хүн өргөдөж гаргаж болно гэж тодорхой бичсэн байв. Тэгтэл цагаан үст залуу байшингаас шидэгдэн газар унав. Шалгагч хоёр түүн рүү дээрээс харна. Нэг нь энд чиний ирэх газар биш гэж хатуу хэлв. Кей бухимдлаа барин босож цэнхэр бихтэй саваа өргөв. Тэр тайлбар шаардаж энэ бих түүний чадварыг батж байна гэж зүтгэв. Шалгагч шууд түүн рүү зааж бодит шалтгааныг хэлв. Кей өнгөгүй тул хасагджээ. Энэ дэлхийд хүний үүрэг төрхөөс нь тодорхойлогддог. Шалгагч Кейг байр сууриа мэдгүй байна гэж доромжлов. Улаан үст шалгагч улаан энергиас оруулж түүнийг хараал форматтай өнгөгүй гэж зөвхөв. Энерги биедэн тусгад Кей туйлдан ялав. Түүнээс дээш шатаар өсөхдөө шалгагч пионер байх нь ямар утгатайг бахархалтайгаар тайлбарлав. Зөвхөн түүнтэй адил сонгогдсон хүмүүс л энэ цолыг хүртэх хэрэгтэй. Хотоос цаана аюултай амьтдаар дүүсэн хар газар байдаг. Пионерүүд тэдгээр газрыг судалж, баялаг цуглуулсан хүн төрөлхтнийг хамгаалахын тулд амьдралаа эрсдэлд оруулдаг. Тиймээс л тэднийг баатар гэж үздэг. Түүний хүүтэн харц Кей рүү буцсан тусав. Өнгөгүй хүний хувьд тэдний нэг болох боломжгүй. Кейг бодит байдалтай эвлэрч доод ажилдаа буцахыг шаардав. Эцсийн сүрдүүлгийн дараа хаалга чанга хаагдав. Ганцаараа үлдсэн Кей толгоогоо гудайсгав. Түүний хүрэмнээс зөөлөн дуу гарав. Неро толгоогоо цохоосоход Кей түүнийг зөөлөн илв. Тэр Нерод өөр газар дахин оролдож болно гэж хэлв. Ийм татгарцал шин зүйл биш байлаа.
Сэтгэл дундуур байгаа нь тодорхой байсан ч тэр хүчээр инээмсэглэж нэг л өдөр дэлхийн хамгийн сайн бодорч болно гэж амлав. Хэсэг хугацааны дараа анхаарал татахгүй тулд Нерог дахин нов. Кей дараа нь хаашаа явахаа бодон үйлдвэрийн бүсээр үргэлжлүүлэн алхав. Бүх зүйлийг үл харгалзан тэр өөрсдийг нь хүлээж авах газар байгаа гэдэгт итгэсээр байв. Түүнийг ногоон үстэй залуу дээрээс дуугүй харж байгааг тэр гадарсангүй. Хэсэг хугацааны дараа Кей хүмүүс цугсан талбайд зогсож тэмдэглэлийн дэвтрээ нээв. Татгалцсан тэмдэглэгээр дүүрсэн хуудаснаас өөр нэг байршлыг дарав. Оролдох газар үлдээгүйг ойлгоод тэр уртаар ахилав. Тэр ядарч сонголтгүй болж байв. Эцэст нь тэр Мэригийн урлан нэртэй байшингийн урд зогсож өөр сонголт байхгүй гэж өглөв. Тэр хаалгыг түлхэн нээгээд эзнийг нь дуудав. Дотор нь хамгаалтын шил зүүсэн цагаан үст охин шилээ дээшлүүлэн түүн рүү тод инээмсэглэн мэдчилв. Мэри Кейн царайны баргар төрхийг шууд анзаарч дахин бүтлгүүцнийг нь тааварлав. Неро ширээн дээр залах үед тэр мууртай мөн халуун дулаанаар мэдчилв. Түүнийг зоригжуулахыг хичээж Мэри шалгагчид чиний авьяасыг харахгүй байна гэж хэлсэн ч Кей сэдэлээр унсан хэвээр байв. Өнгөгүй хүнийг хинч хүлээж авахыг хүсэхгүй байгаа бол миний чадварын үнц нь юу юм бэ гэж тэр асуув. Мэри эрс татгалзав. Түүний хэлснээр Кей хар газраас амьд буцаж ирсэн нь түүний чадварын нотлохоо байв. Кей амжилтаа багасгаж ихэнх нь Нерогийн ач тус гэж зүтгэв. Сэдвээ өөрчлөн тэр цэнхэр бихтэй саваа ширээн дээр тавиад худалдаж авахыг хүсэж байгаа эсхийг асуув. Мэригийн нүд шууд сэргэв. Тэр өндөр үн түлхийг зөвшөөрч бих ховордож үнтэй болж байгаад гондолсон цэнхэр шингэнийг хоолонс дэмрүү цутгав. Кей харахтаа хүмүүс яагаад илүү олон пионер шаардаад байгааг ойлгов. Бихний хомсдол ноцтой асуудал болж байв. Урлан доторх олон машин нэг зүйлийг тодорхой болгосон. Бүх хот ажиллахын тулд тэр өнгөц шингэнээс хамааралтай байв. Нэг ч цөм түүнийг хүлээж авахыг хүсэхгүй байгаад бухимдсан Кей дуугүй л үлдэнэ. Түүний хариу үйлдэлийг хараад Мэри өмнө гаргаж байсан саналаа дахин дэвшүүлв. Кей эргэлзэв. Түүний ярьж байсан газар өөр шинэ хүнд хитрхи хоол санагдав. Гэвч Мэри гинт ширээн дээр бичиг шидэж олдсон боломж бүрийг ашиглах ёстой гэж зүтгэв. Тэрхүү бичиг нь эс зэрэглэлийн корпус болох үүр цайх пионер корпусын эсэлтийн зар байв. Кейн анхаарлыг татсан зүйл бол тавигдах шаардлага байв. Эсэлтийн шалгалт хүн бүрт нээлттэй бөгөөд үрийн чадвараар нь дүгнэнэ гэжээ. Кей сурчлагын хуудсыг шоконд орон харав. Тэр босомж хахаас өмнө бүтэхүүтнэ гэж итгэн эс зэрэглэлийн цөмөөс дандаа зайлсхийдэг байв. Тийм түвшний газар түүний хийж чадах зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Мэри түүнийг зоригжууч хэрэг үнэлгээ үнэхээр ур чадвар цөөрсөн бол энэ яг л түүний хүлээж байсан боломж гэж хэлв. Зөөлөн инээмсэглэлээр тэр бодож болох нь түүний санаж байгаа цагаас хойш мөрөөд байсныг сануулв. Кейн сэтгэлд нэгэн дурамчхан дурсамж сэргэв. Хүүхэд байхдаа тэр бороонд Нерог тэврэн ганцаараа зогсож байсан. Тэр өдрөөс хойш тэр мөрөөд хизээч унтраагүй. Мэри түүнийг үргэлж дэмжинэ гэж амлав. Түүний сонсоод Кей эцэст нь инээмсэглэв. Тэр сурчлагын хуудсыг чанга атгаж өөхтөө эргэлцгээ бодохоор шийдэв. Шин шийдвэртэйгээр Кей баяртай гэж хэлээд урлан орхив. Сүүдэр захын чимээгүй гудамжаар атгаж байхдаа түүний бодол ирээдүйн шалгалт болон түүнд хэрхэн бэлдэх тухай байв. Тэгтэр Неро гинт ард нь байгаа зүйлд хариу үйлдэл үзүүлв. Харахуугаас 50 дуу гарав. Ногоон үстэй гэрэлтэх ногоон бөмбөлөг бүхий модон таяг барьсан залуу урагш алхав. Энэ бол өмнө Кейг харж байсан залуу байлаа. Тэр таягаа Кей нуруу руу чиглүүлв. Ногоон энерг урагш харав. Кей гайхан эргэж харсан ч аль хэдийн хоцорсон байв. Дүүрэн тогтолгоо түүнд шууд тусав. Тэр өвдөж чанга цохиож газар онов. Ногоон үстэй залуу туслахтайгаа хамт түүний дээр зогсож байв. Дотолсон хүн түүнийг шоолж үхэх нь цаг хугацааны асуудал гэж хэлв. Цасаар будагдсан Кей өнгөгүй хүн үхэхэд хинч тоохгүй гих хүүтэн сануулгыг сонсов. Кей эцсийн хүчээ ашиглан Нерог дуудаж жижиг мурыг цухтаалгав. Төд удалгүй түүний ухаан балартав. Сэрхэд тэр бихний хаягдл зайлуулах газар гэж тэмдэглэгдсэн үйлдвэрийн бүсэд байв. Ногоон үстэй залуу Кейн захаас барин инээмсэглэв. Тэр түүнийг хаш авар дүүрэн асар том савны дээр өргөв. Тэр залуу доторх бихний хаягдл юуг ч мөр үлдээлгүй уусгаж чадна гэж тайлбарлан шоолоход Кей айж тайлбар шаардав. Залуу эцэст нь үннийг дэлгэв. Тэдний бай Кей хизээж байгаагүй. Тэд түүний хөрөмний дотор нуугдж байсан амьтныг хүсэж байжээ. Хүнийг дагах чадвартай амьтан маш ховор тул Нерог үнэт эрдэнэ гэж нэрлэв. Залуу барьцаа чангаруулв. Түүний ард туслах нь жижиг тор өргөв. Неро дотор нь төвжигдсэн байв. Айсан муур цөхрөнгөө барж чанга дуугарна.
Кей айдастай харан залуугийн захаас барьж Нерог тавихыг гуйв. Багталсан хүн зөвхөн аашигч байв. Түүний хийснээр тийм үнэтэй амьтан өнгөгүй хүнд хизээж харьяалагдах ёсгүй. Тэр Нерог хар зах дээр өндөр үнээр захаар төдөлж байв. Кей амахан ялагдав. Залуу түүний хоолойг шахахад би нь агаарт өргөгдөв. Ухаан алдахын даваан дээр Кей анхаарлаа солруулсандаа өөрийгөө буруутгав. Тэр амьдралынхаа туршид татгацлыг тэсвэрлсэн. Гэвч Нерог алдах нь түүний хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл байв. Неро бол түүний ганц гэр бүл байв. Түүний гүнээс уур хилэн дүрлцэн гарав. Кей залуугийн гараас чанга барив. Дотгсон хүн гинт дуугүй болов. Түүний дээрэнгүү байдал шок болон хувирв. Түүний биенээс ногоон энерги урсан Кей гар руу орж эхлэв. Залуу сандран чарлав. Түүнээс ямар нэг зүйлийг хүчээр булан авч байв. Айсандаа тэр Кейг хоош идэв. Кей хортой бихний хаягдaltaй сав руу шууд унав. Залуу уурлаж энэ бүх явдлыг цаг гарц гэж үзв. Энэ хооронд Нерогийн цөхөрсөн дуу торны дотроос цууратна. Гинт хэрэгтнүүд баяжих гэж байгаагаа зарлаж муурны нулимсыг огт тоолгүй хар зах руу явахаар бэгдэв. Хар шингэний гүнд Кей үлдсэн гэрэл аажмаар алга болохыг харав. Нерогийн дуу усам холдов. Тэр хөдөлгөөийг хичээсэн ч би энэ хариу өгөхөө болив. Түүний бодол дурсамжууд сэргэв. Кей өөрийн түүхнээ энэ харанхуй нүхэнд дуусах уу гэж бодов. Тэр Нерог чанга дэвдэн зогсох залуу насаа харав. Тэгээд тэр нэгэн чухал зүйлийг сануулв. Түүнд биелүүлэх ёстой амлалт байсаар байв. Тэр хараахан бууж өгч чадахгүй байв. Харанхуй дотор нэгэн нууцлаг дуу гинт яагаад юу ч хийхгүй байгааг нь асуув. Бүдэлсэн Кей хинбэ гэж асуув. Агшин зуут түүний урд асар том үгс гарч ирэв. Тэд түүнийг хүлээн зөвшөөрөхийг шаардав. Бодлын давлгаа түүний ухаан санаанд цавхилт өгөв. Дуу түүнийг Нерог аварч өөрийн тодорхой өнгийг хүлээн зөвшөөрөхийг шаардав. Энэ нь Кейн хүчийг буцаан авахыг шаардав. Тэгээд буцалж буй хар шингэнээс гар гарч ирэв. Түүний эргэн тойрон дэх харанхуй аажмаар замхрав. Кей гар руугаа харан одоо хар энергиэр бүхэгдсэнийг ойлгов. Тэр бүдэлж байв. Тэр бихэн дотор зогсож байгаагаа сая л ойлгов. Түүний дурсамжууд тасахаа санагдсан ч тэр хамгийн чухал зүйлд анхаарлаа хөгжүүлв. Одоо түүний бие гэрэгдэх цагаан нүдтэй харанхуй дүс болох хувирчээ. Кей өөрт нь юу тохиолдсныг гайхаж байв. Чимээгүй байдлыг сулхан дуу гинт ивдэв. Кей дээш харахад хоёр дүрс жижиг тор барин зогсож байв. Дотор нь Неро өөлж байв. Тэр агшинд Кейн ухаан бүрэн саруулсав. Өөр юу ч чухал биш байв. Тэр Нерог аврах ёстой байв. Харанхуун гар урагш сонгогдов. Дараагийн секундэд доороос асар том хар энергийн дэлбэрэгт болов. Ногоон үстэй залуу туслахтайгаа хамт айсандаа чарлав. Тэд хаягдлын нөхрөө айдастай харав. Үхлийн бихний цөөрөн бүрэн алга болжээ. Зөвхөн хар дүүс ёроолоос босон зогсож байв. Дүүс аажмаар урагш шалхав. Аимшигтай авраа тухайн бүсэд сүүдэрлэн тархав. Ногоон үстэй залуу айсандаа нүдэнд томрон чичрэв. Түүн рүү асар том сүүдэрт хомс бууж ирэхэд тэр бараг ярьж чадахгүй байв. Тэр энэ зүйл үнэхээр амтна уу гэж гайхав. Дэлбэрэгт сүүдэр захад сүрэл авчирв. Нэгэн өндөр настан хар энергийн тесрэлт бүх бүсийг сүйтгэхээс өмнө агаарт асар том гар гарч ирэхийг харснаа алдныханд сандран ярив. Тоос эцэст нь дарагдахад эмнэлгийн багийнхан ухаангүй болсон ногоон үстэй залуу болон түүний туслахыг авч яв. Шинээр ирсэн пионеруудын бүлэг хохирогчдыг шалгав. Улаан үст залуу болон ягаан үст эмэгтэй ямар нэгэн пиц сэжигтэй зүйлийг шууд анзаарав. Би зэрэгсийн хоёр пионер өнгөө бүрэн алдсан байв. Эмэгтэй хин нэгний өнгийг бүрэн шахаж чадах ямар хүч байдгийг ойлгохгүй байв. Түүний хамтрагч эхлээд даалгаварт анхаарлаа хандуулахыг санал болгов. Улаан үст залуу хотод асар том амтан гарч ирсэн тухай мэдээллийн дагуу ирснээ тайлбарлав. Нутгийн офицерууд өндөр зэрэглэлийн бодогчтой ярьж байгаагаа ойлгоод шоконд оржээ. Ягаан үст эмэгтэй тэд мөрдөн байцаалт явууж байгааг соёлтойгоор тайлбарлав. Сүрлийн төвд улаан үст залуу асар том нөх болон түүнийг тойрсон харт холбоодыг судлав. Түүний хамтагч амтны мөр байгааг батгжээ. Тэр мөн хотод ийм зүйл гарч ирэх нь маш ховор гэдгийг онцлов. Нөхрөө харан улаан үст залуу шин төрлийн мангастай тулгарч байна гэж сэжиглэв. Түүнийг мөрдөх нь амаргүй байх болно. Энэ хооронд балгасаар бүрхэгдсэн хоосон цөлд харанхуйн дунд таньд дуу цууратна. Муур уйлж байв. Кей өвдөж ёолон сүүдэр дотор хөвтөн. Ширүүн хил түүнийг шүргэж аажмаар ухаа оруулж байв.
Нүдээ нээхэд Неро үсийг нь долоож байгааг харав. Тайвшрал шууд түүнийг бүрхэв. Кей Нерог чанга тэрв. Тэгээд өгдөрт дахин ирэв. Тэр аажмаар сууж юу тохиолдсныг санахыг хичээв. Догтлогчид хаягдлын сав хортой хар шингэн. Түүний нүд томров. Тэр амьд байв. Кей өөрийн гар руу итгэж чадахгүй харав. Тэгээд толгойдоо хурж хөдөлгөөнгүй болов. Түүний үс цагаан байхаа болжээ. Энэ нь бүрэн хар басан байв. Тэр баг зүвсээ барин урагш гайхан харав. Тэр яаж амьд үлдснээ мэдэхгүй байв. Түүний гадаад төрх яагаад ингэж өөрчлөгдсөнийг тэр бүрч ойлгохгүй байв. Харанхуугаар хүрээлэгдсэн Кей эргэн тойрноо харж юу ч харж чадахгүй байгаагаа ойлгов. Цөхөрсөн тэр Нерогоос тусламж дуудав. Хар муур шууд хариу үлдэд үзүүлв. Неро агаарт үсрэн хурдан эргэлдэж эргэн тойрондох бүсийг гэрхтүүдэх тод цагаан гэрэл язгаруулв. Гэрэл аимшигтай дүсийг илчилж байв. Тэд гүн агууд байв. Тоогүй олон харанхуй амьтад бүх зүгт тэднийг харж байв. Кей тэдгэрийг шоконд орон харав. Түүний дуу чичрэн нөхцөл байдлыг ойлгохыг хичээв. Тэгээд үнэн түүнийг цохив. Тэд хар газарт байв. Тодруулбал тэд хар ойд ивсэн байв. Энэ бол хотоос гадна хамгийн аюултай бүс нутгуудын нэг бөгөөд ихэвчлэн бие зэрэглэл ба түүнээс дээш пионерууд ордог газар юм. Мангасууд ойртож эхлэхэд айдсан дагтав. Кей Нерод өөрийг нь дагахыг чангаар хэлээд шууд гүйж эхлэв. Неро түүний хажуугаар нисэж урд тазын замыг гэрэлтүүлнэ. Тэдний цөхөрсөн зүхталтын үеэр асар том сүүдэрт могоо Кейг бараг загигдэхв. Нөхцөл байдал маш аюултай байсныг тэр мэдэж байсан ч гэрлээр хангасан Нерод баярлснаа хэлв. Тэд хамтдаа харанхуй ойг туулж хадан цэгийг авирч хөөж буй мангасуудаас цухтахын тулд босоо онолтоос өөрсдийгөө шидэв. Тэгтэл сонин зүйл болов. Кен царайны төрх өөрчлөгдөв. Түүний айдас аажмаар гайхшрал болон ховров. Тэр бие дотор нь ердийн бус зүйл байгааг мэдрэв. Түүний цээжнээс хар энерги урсаж байв. Түүнчлэн түүний бие гайхалтай санагдаж байв. Ийм урт хугацаанд гүйсний дараач тэр огт ядраагүй байв. Тэр асар том зайн засруудыг амхан гатлав. Тэр урд өмнөхөөсөө илүү хурдан бөгөөд зөөлөн хөдөгж байв. Аюулгүй газар буухдаа Кей эцэст нь нууцлаг энерги биеийг нь дүүргэж байгааг ойлгов. Неро түүний өмнө дараагийн аюулыг мэдрэв. Чон шиг сүүдэрт антин гинт түүн рүү үсрэв. Кей бүрэн бэлтгэлгүй байв. Өөрийгөө хамгаалах цаг байсангүй. Үхэх гэж байгаадаа итгэлдээ тэр нүдээ анив. Тэгтэр тухайн бүсэд чанга тасрах дуу цууратав. Кей нүдээ дахин нээхэд тэр гайхаж орхив. Антин айсандаа ухарсан байв. Түүний шүдэн сүүсэн байв. Түүний гар бүрэн гинтээгүй байв. Кей өөрийн гар руу харав. Эцэст нь тэр нэг зүйлийг ойлгов. Энэ бат бөх байдал бол түүний амьдралынхаа туршид хайж байсан хүч байлаа. Тэгтэл газар гинт жижирж эхлэв. Харанхуугаас асар том дүрс гарч ирэв. Асар том нэг нүдэт циклоп асар их хэмжээний энерги язгаруулан эргэн тойрондох хадыг авирв. Мангас гараа өргөхөд Кей харанхуй ойн гүнд амьдардаг махчин яагаад энд гарч ирснийг ойлгохгүй байв. Асар том нудраг газар цохиж шороо агаарт дэгдэн Нерог чанга дургав. Тоос дарагдахад Кей амьд байв. Цохилт хүнд байсан ч түүний царайд итгэлтэй инээмсэглэл тодорно. Анх удаа тэр өөрт нь ялах боломж байгааг ойлгов. Түүний ганцаардмат хүүхэд насны дурсамжууд сэтгэгт нь сэргэв. Түүнийг амьдралынхаа туршид доогуур харж цааш түлхэж байсан. Гэвч одоо тэр өрбөж мөрөөддөг байсан хүчээ эцэст нь эзэмшиж чаджээ. Тэр цаашид зогтох шаардлагагүй байв. Кей нудрага зангидахад гар дотор нь энерги боцолж байв. Сүүдэр биеийг нь бүрхэж гэрэлтэх цагаануудтай хар энергийн дүс болгон хувиргав. Циклоп архиран түүнийг нэцлэхийг хичээсэн ч Кей агаарт харав. Нэг цохилтол хангалттай байв. Асар том амьтан хэсэг хэсгээрээ сүрж цохилтын давлгаа ойг бүрхэв. Кей унаж буй сүрэл дунд агаарт байв. Тэгтэл хар энерги гинт алга болов. Хэдэн моментын дараа тэр тод нарны доорх асар том ногоон ойн дээгүүр өндөрт хөвж байгаагаа олов. Доор нь өтгөн мод хүрхлээ үргэжлэгч хүчин гарч ирсэн шигэ хурдан замхрав. Түүний үс дахин цагаан болов. Кей бүдэлж доош харав. Тэгээд паник түүнийг цохив. Татах хүч түүнийг доош татаж ихсэн бөгөөд түүнд зогсоо гарах байсангүй. Айсандаа чарлан Кей ойроо унаж газар мөргөв. Неро түүний дээгүү сандран байхад тэр нүхнээс өөрийгөө чирв. Тэгээд Кей сүүдэртэй биеийг нь бүрхсэн хар энерги утаа шиг аажмаар замхарахад амьсгаа аван сөхөрч унав.
Түүний айдаст өнгө нь аимшигтай хурдаар алга болж байв. Паник шууд автав. Кей эцэст нь шинэ хүчнийхээ сул талыг ойсгов. Түүнийг илүү их ашиглах тусам энергийн төдий чинээ хурдан шахагдж байв. Энэ байдлаараа үргэлжилбэл тэр дахин тусламжгүй болно. Гинт түүний эргэн тойрондох бүх зүйл бүрэн харанхуй болов. Нууцлаг дуу түүний бодолд суурайтаж юу хүлээж байгааг асуув. Дуу түүнийг ажиллахыг шаардав. Энэ нь түүнд олзон яг урд нь хэвтэж байгааг хэлж, үүнийг залхахыг шаардав. Эцэст нь биеийн чичирж Кей зүн бэлгээ даган мангасын цогцос руу гараа сунгав. Түүний гар циклопт хүрэх агшинд хар техник итгэжив. Энэ нь амьтан доторх үлдсэн сүүдэрт энергийг сорж эхлэв. Нээро харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй нүдээ томрон харна. Кей энергийг бүрэн сороход ойноос асар том хар гэрлийн баг нь дэлбэрэн тэнгэр лүү цойлж гарч ирэв. Гэрэл эцэст нь замхрахад Кей хүн дээр амьсгаа авч байв. Ядарсан байдал биенээс нь аажмаар алга болов. Хаданд налан зогсоход түүний үс дахин хар болж энерги нь бүрэн сэргсэнийг анзаарав. Тэнгэр лүү харан Кей уртаар амьсгаа ав. Тэр амьд үлдэж чаджээ. Энэ хооронд Мэригийн урлан дотор бүх зүйл тайван байв. Мэри зураг дээр ажиллаж байхад хаалганы хоохны дуу түүний анхаарлыг татав. Тэр дээш харахад орцод урагдсан мав шүмссэн дүүс зогсож байв. Тэр соёлтойгоор инээмсэглэхийг хичээсэн ч биеийн чичрэв. Мэри зочныг ухтан авч юу хүсснийг нь асуусан ч өнөөх сэжигтэй нэгэн харанхуй авраа ялгаруулсан хിവэр дуугүй зогсно. Тэрээр ураг шалгахад Мэри улам сэжиглэж түүнийг аюултай гэж үзв. Ойрцоор байхад нь тэр сандарч том түлхүүр шүүрэн авч дахин ойртуул довтлон шүү гэж сануулв. Тэгтэл өнөөх дүүс гинт түүн рүү огцомгүй. Мэри ойрлон нүдэ ансан ч хөлийн дуу зогсов. Капушоно хойшлуулахад танил инээмсэглэл тодорлоо. Тэр залуу түүнд тайвширхыг хэлв. Кей толгооныхоо ард талыг эвгүүрхэн маажиж одоо өөрийгөө ч бараг танихгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Мэри зэвсгээ буулгаж нүдэнд шоконд орон томров. Тэр түүний гадаад төрх ингэж огцом өөрчлөгдсөн шалтгааныг шууд шаардав. Металл хоолой атгсан түүний бие чичирсээр байлаа. Айдас нь аажмаар уур хилэн болон хуйрав. Мэри алах ба түлхүүр шүүрэн авч багаж хэрэгслээ хаасаагүй савчин түүний гимтээсэн хэнийг ч уучлахгүй гэж орилов. Кей түүнийг хурдхан тайвшруулахыг хичээж өөрийгөө зүгээр гэж итгүүлв. Эцэст нь энэ үнэхээр Кей гэдгийг ойлгоод Мэри зэвсгээ буулгав. Тэрээр түүнтэй холбоо тасарсны дараа айдсанд автснаа хүлээн зөвшөөрөв. Мэригийн царай тайвширсан инээмсэглэлээр зөөлрөв. Тэр Кейд амьд үлдсэнд нь ямар их баярлаж байгаагаа хэлв. Кей түүнийг санааг нь зовоосондоо уурчлал ирэв. Гисэн хэдий ч тэр тохиолдсон бүх зүйлийн талаар бодхоо болж чадахгүй байлаа. Тэр холтой бөхрөө унсан ч үххийн оронд яаж игээд өнгөтэй болж чадсан. Хар өнгө нь ихэвчлэн мангасуудтай холбогддог бөгөөд хүмүүс түүнийг өөрөөр хахад хүргэж болзошгүй тул хар өнгөтэй болсондоо санаа зовж байгаагаа тэр хүлээн зөвшөөрөв. Гэхдээ тэр энэ санаа зовнилоо хурдан хайж чадлаа. Хамгийн чухал нь тэр эцэст нь бодож болох боломжтой болсон явдал байв. Кей пионер корпусын эсэлтийн шалгалтыг шууд өгнө гэж зарлав. Тэр Мэрид тусалсанд нь талархаж дараа нь эвгүүрхэн хитэ хогц зээж болох уу гэж асуув. Мэри дулаахан инээмсэглэхээс өмнө ядарсан ослоороо ахлав. Тэр ирээдүйн бодогчд оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн тоглоом хийв. Тэгээд тэр Кейгийн гараас атган түүнд яг тохирох зүйл байгаа тул араас нь дагахыг хэлв. Үйл явдад асар том кожизе шиг байгууламжийн шатаар өсөх пионер болох хүсэгтэй хүмүүсийн том цуглаан руу шилжив. Дотор нь 100 өргөдөл гаргагчид цагаан дөрвчин тарцангуудаар дүүрсэн шалыг тойрон цуглаж бүгд эсэгтэй шалгалтанд бэлдэж байв. Олон цэгийн дунд 3 залуу сандран ярилцсан. Цээжиндээ 183 гэсэн дугаартай цэнхэр үст залуу сандарсан найзаа тайвшруулахыг хичээнэ. Ягаа үстэй залуу нэр хүндтэй үүр цайх пионер корпусын эсэлтийн шалгалтыг өгөх гэж байгаадаа итгэж чадахгүй байлаа. Эс зэрэглэлийн корпус болох үүр цайх пионер корпус нь хар газрыг судалсан амжилтаараа алдартай байв. Түүний гишүүд нь Гялаццо хотын хамгийн том сорилтуудын нэг гэгддэг чадварлаг бодогчд байлаа. Гэвч энэ нэр хүнд нь өсөлдөгчдийг улам бүр сандаргав. Маш олон хүчтэй өсөлдөгчид нэг дор цуглажээ. Тэдний анхаарал бээр алдартай бодогчийн гэр бүлийн охин гэгддэг урт цэнхэр үстэй эмэгтэй рүү шилжив. Тэр малгай өмссөн залуугийн хажууд зогсож байлаа. Холгүй өөр нэг мандаж буй авьяастан болох хамгаалтын шил зүүсэн ягаа үстэй хүү баг зүүсэн залуугийн хамт байв. Гисэн хэдий ч нэг хүн бусдаас илүү анхаарал татаж байгаатай бүгд санал нэгдэв. Тэдний харц хуц бөгөөд аюултай харцтай замбраагүй ногоон үстэй залуу болох гээл дээр туслаа.
Олон хүмүүс түүнийг тэнцэх нь бараг тодорхой гэж итгэж байв. Түүнийг аюултай амьтадтай ганцаараа тэмцэхэд хангалттай хүчтэй гэх яриа байдаг. Гэвч Гейл нь бас хэрцгий бөгөөд догшин гэдгээрээ алдартай байв. Цуу яриагаар бол энэ нь түүнийг өмнөх сургалтаасаа хасагдсан шалтгаан байжээ. 183 дугаартай цэнхэр үстэй оролцогч дээрэнгүй инээж Гейл шиг хүнээс айхгүй гэж мэдэгдэв. Түүний найз нь эдгээр үгсээ дахин хэлхийг шууд шаардав. Залуугийн царай шууд хөлдөв. Гейл тэднийг шууд ширтэж байлаа. Тэр тэднийг үнэнчээр басамжлан харж мунхаг хүүхдүүд гэж нэрлээд сэтгэл дундуураар айхлан ирвэж харав. Эс зэрэглэлийн эсэлтийн шалгалтын хувьд тэр өрсөлдөөнийг ичхүүртэй сул гэж мэдрэв. Гейл олон хүнийг ажиглахдаа орцогчдыг бодолтоо нэг нэгээр нь үгүйсгэв. Тэдний хинэн ч түүний сонирхлыг татсангүй. Тэгтэл тэр нэгэн онцгой тохиолдлыг анзаарсан нь цэнхэр үстэй охин байв. Гейл түүнийг Саин гэр бүлийн хоёр дахь охин Эли Саин гэж шууд танив. Түүний царайд сосхон инээмсэглэл тодорлоо. Ядчил тэр түүний анхаарлыг татгууд санагдав. Шалгалт үнэхээр ихэлсний дараа бүгд яаж хүлээж авах вэ гэж тэр чимээгүй гайхав. Гинт арена даяар механикийн дуу цураатав. Бүх оролцогчид тайз руу харав. Зарлалаар үр цайх пионер корпусын эсэлтийн шалгалт аль биесээр эхэлж байгааг мэдэгдэв. Шар нүдтэй, шаргал үстэй залуу эндэрт зогсож, шалгалт одоо эхэж байгааг зарлав. Цугласан олон шууд шоконд оров. Тэд түүнийг үр цайх пионер корпусын алдартай бударч гэж танив. Сүүлийн үеийн амьтдын аганалын үеэр гол хувь нэмэр оруулснараа алдартай баатар. Сэтлэл догдсон шивнээ арена даяар тархав. Түүн шиг элит бодорч шалгалтыг биечлэн хянж байгаа бол корпус энэ эсэлтийг чухалд авч үзэж байгаа нь тодорхой байлаа. Түүнийг хүрээсэн асар их авар нь эс зэрэглэлийн гишүүн ямар өөр байдгийг оролцогчдод ойлгуулав. Шалгагч бүгдэд баяр хүрвэж өргөдөд гаргасанд талархав. Тэрээр оролцогч бүр мөнгө, эрх мэдэл, нэр хүнд, үүрэг хариуцлага гээд тэнд байх өөрийн гэсэн шалтгаантайг хүлээн зөвшөөрөв. Гэвч тэрээр эдгээр шалтгааны хинэн ч хамаагүй гэж хүүтнээр хэлв. Эцэст нь зөвхөн чадвар чухал байв. Корпус нь хар газар руу шахаж, хүн төрлөختний газар нутгийг буцаан авах чадвартай, онцгой хүчтэй хүмүүсийг хайж байлаа. Тэрээр оролцогчдод эрвэн тойрноо харж нэг зүйлийг ойлгохыг хэлв. Энд хагас дутуу сэтгэлтэй хүмүүсийн хэрэггүй. Тэгээд тэр анхны туршилтыг аль биесээр зарлав. Шалан дээрх том цагаан тагцангууд руу зааж нэгтийн шалгалтанд тэмцээн болно гэж тайлбарлав. Тулааны чадвар бол пионер хүний хамгийн чухал чанар байв. Хотгуудын гадна зөвхөн хамгийн хүчтэй амьд үлддэг хэрцгий дэлхий байдаг. Шалгагч нударгаа зангидж оролцогчдод чадвараа баталхахыг тушаав. Зөвхөн тэмцээнд сайн тоглосон хүмүүс л цаашаахна. Оролцогчдыг нэг нэгээр нь дугаараар нь дуудана. Удалгүй 126 болон 286 гэсэн дугааруудыг зарлав. 126 дугаартай Гейл содон царайтайгаар ураг шалхав. Цугласан олон шууд хариу үйлдэл үзүүлв. Түүнийг хамгийн хүчтэй оролцогчдын нэг гэдгийг бүгд мэдэж байсан бөгөөд эхний шатанд түүнтэй тулгарх хэнийг ч олон хүн өргөдөж байв. Энэ хооронд Гейл хэрцгийгээр инээмсэглэв. Олон хоног уйтгартай байсныхаа дараа тэр ямар нэгэн хөвгөлтэй зүйлтэй болсондоо үнэхээр баяртай байлаа. Өрсөлдөгчөө яаж тоглохыг төсөөлөхөд түүний нүд баяртайгаар сэргэв. Гэвч өөр нэг оролцогч эцэст нь тайз руу асгахад Гейл тухаа өрчилгөв. Урагдсан новш өмссөн залуу түүний урд зогсож байв. Түүний цээжинд 286 гэсэн дугаар залгаатай байсан бөгөөд царайнд капюшоны доор нуугдмал хിവэрэ байв. Гейл түүний байргалыг судалж шууд л эвгүй бөгөөд сул гэж дүүнэв. Түүний гас сэлэнний итгхрөө хөдлөв. Түүний хувьд ялцах зүйл үлдээгүй байв. Тэрээр хүүтэн дуугаар сэлмээ суглан бие барихаас занлахилж байна гэж мэдэгдэв. Хэсэг хугацааны дараа тэр савлав. Ногоон салхины энергийн асар том тесрэлт арена даяар болов. Гейл амархан авах бодолгүй байгааг үзэгчид шууд ойлгов. Түүний эргэн тойронд гэрэлтэх ногоон сэлэннүүд гарч ирэхэд олон хүн алдартай салхины сэлэнний техникийг танив. Цугласан олноос ухаалах дуу гарав. Хүмүүс түүнийг ийм насандаа агсан түвшний сэлэнний урлыг эзэмсэн гений гэж маш их магтав. Гейл хувцастай дүрс рүү шууд ширтэж дотлогооноос амьд үлдхийг уриалав. Тэгээд тэр газараас түлхэн урагшгүй. Түүний замаар таарлцсан бүхнийг тасдахад бэлэн салхины энерги биеийг нь бүрхөв. Гэвч өнөөх дүрс бүрэн хөдөлгөөнгүй хിവэрэ байлаа. Дотлогоо ойрцсон ч тэр хөдөлсөнгүй.
Тэгтэл Гэйг чанга цогтоор бууж ирэхэд хувцастай залуу ураг шалхаж, Гейлийн царай руу айншигтай зүүн ударгаараа шууд зохив. Үр дүн нь бүгдийг шоконд орууллаа. Гейлийн бие аренаг тулан новш болон ниссэн. Хитгэн хором өмнө итгэлтэй байсан оролцогчид айсандаа чарлав. Гейл арены ханыг мөргөж ухаан алдан унахаасаа өмнө асар том цав суулгав. Тулаан ганцхан цогтолтоор дуусав. Хэсэг хугацаанд арена бүхэлдээ чимээгүй болов. Тэгээд өнөөх дүүс капюшоно хойш татав. Энэ бол Кей байлаа. Кей бугуугаа үрж гинтийн хөдөлгөөн өөрийг нь хүртэд гайхшруулсныг хүлээн зөвшөөрөв. Яг одоо юу тохиолдсныг ойлгохыг хичээж байхад түүний замбраагүй хар ус тодорхой харагдаж байв. Гинт нэг үзэгч чичрэх хуруугаараа түүн рүү зааж ирлээ. Цугласан олон түүний ялгалтад шоконд орсонгүй. Тэд түүний энергийн өнгөнд шоконд оржээ. Энэ нь бүрэн хар байлаа. Шаргал үст шалгагч цодон царайтаагаар харав. Тэр хар өнгө нь ихэвчлэн амьтдтай холбогддог өнгө гэдгийг шууд танив. Элли хүртэд хүн ийм өнгөтэй байж чадах уу гэж гайхан шоконд орсон бололтой байв. Энэ хооронд Кей агаар жуулагчид ганцаараа зогсож өөрийн хийсэн нөлөөллийн талаар огт гадарлаагүй байв. Илүү олон хүмүүс ижил асуултыг асууж эхлэв. Ганцхан нударгаар Гейл сэлмийг ялсан шалтгаан нь хар энерги байв. Кей сандран эргэн тойрноо харав. Бүгд түүний хариу үйлдэлд бодилж ямар нэг буруу зүйл хийсэн үү гэж гайхав. Тэмцээн үргэлжлэв. Нэг тоглолтын үеэр айсан өрсөлдөвч түүн рүү хуц чулуу шидэв. Кей тогтолцоог шууд туулж амархан болтож ганц цогтолтоор оролцогчийг нисгэв. Ялалтыг цаг алдалгүй зарлав. Энэ нь үүгээр зогссонгүй. Кей ясаар байв. Тэр нэг өрсөлдөгчөө газар унгаж, нөгөөг нь яг адилхан амархан ялав. Дээрээс шалгагч Кейг тэнцээний хамгийн шилдэг орцогч босныг зарлав. Тэр Кейг хар өнгө эзэмшигч анхны алдартай хүн гэж нэрлээд цуу яриа цааш гарахаас өмнө үүрцаах пионер корпус түүнийг элсүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Тэр агшинд хүнд хөлийн дуу ойртов. 50 дуу өнөөдөр нилээ төвхтэй өдөр болж байна гэж тэмдэглэв. Шалгагч эргэж харан өмнөх дэлбэрэгтийн мөрдөн байцаалтын улаан үстэй залуу болон цэнхэр үстэй эмэгтэйг танив. Тэд сүүдэр захад гарсан одоо хүртэл тодорхой хариултгүй байгаа амтны явдлын талаар товч ярилцв. Гэвч шалгагч содон оролцогчийг дурдж байх үед улаан үст залуу ямар нэг зүйлийг мэдэрч шууд арена руу харж Кей болон түүний хүрээсэн хар энерги дээр анхаарлаа төвлөрүүлв. Цэнхэр үстэй эмэгтэй тэр хүү мөрдөн байцаалттай холбоотой байж магадгүй юм болов гэж чимээгүй асуув. Залуу толгойд өгөв. Түүний хувьд сүүдэр захад гасан явдлын дараахан бүрэн шин өнгө гарч ирсэн нь анхаарахгүй өнгөрөхөд хитрхий с ижигтэй байлаа. Тэр Кейг ойроос ажиглахаа шийдэв. Тэдний анхаарлыг огт гадарзаагүй Кей нударнаас нь өгсөх хар утаа руу харав. Анх удаа пионер болох мөрөөдийг бодит санагдав. Гэвч тэр бас шинэ хүчнийхээ сул талыг санаж байв. Үүнийг ашиглах нь түүний энергийг хурдан шахаж байв. Тэр болгоомжтой байхыг өөртөө сануулв. Талбарт энэ өнгө дуусвал тэр дахин тусламжгүй болно. Тэгтэл сануулгагүйгээр хөлдөөгч энергийн давлгаа арена даяар тархав. Бүгдийн нүдний урд гинт асар том мөсөн хан бүрлдэв. Элли хөлдөөгч манангийн ард 50 зогсож байв. Хэдэн моментын дараа зарлалаар 17 дугаарыг ялгчаар зарлав. Үзэгчид сэтгэгдэл өндөр байж саяан гэр бүлийн өнгөний хүчийг магтав. Эллиг шатаар уруудах үед Кей түүнийг гайхан харж ийм аимшигтай шидийг хэн ярьж чадах вэ гэж гайхав. Элли түүн дээр ирэхэд зогсож хурц санууч нүдээр түүн рүү ширтэв. Тэр ганц ч үг хэлсэнгүй. Богино зогшилтын дараа тэр эргэж харан явж Кейг бүрэн бүтэлсэн чигт нь үлдээв. Зарлалаар удалгүй ихний тогшилтын төгсгөлийг зарлав. Шаргал үст шалгарч эндэрт гарч бүгдэд хичээр зүтгэлдэн талархав. Цагийн хуваараас хоцорч байсан тул тэр шууд дараагийн шат руу шилжихээр шийдэв. Хасарцсан оролцогчдод аренаг орохыг хэлээд тэд сэтгэл дундуураар халахж өгөв. Шалгарч хоёр дахь туршилтыг тайлбарлах гэж байтал түүний мөрөн дээр гар ирэв. Улаан үст залуу итгэлтэй инээмсэглэлээр ураг шалхаж шалгалтыг гартаа ав. Үлдсэн оролцогчдыг харан тэр хоёр дахь шалгалтыг биечлэн хянахаа зарлав. Цугласан олон түүнийг шууд танив. Энэ бол Гялалцсан хотын хамгийн хүчтэй бодогчдын нэг. Хар газраас газар нутгаа буцаан авснараа алдартай домгийн хүн болох улаан байлаа. Сэтгэл хөдлөл хурдан айдас болон хувирв. Улааны сүйтгэх хүчний тухай түүхүүд тэдний бодлыг бүрхэв. Түүний тулалдаж байхад холбоотнууд нь хүртэл хит ойртохоос зайлсхийдэг гэдэг. Бүр дордох нь түүний хяналтанд дор хинч шалгалтанд тэнцэж байгаагүй гэх яриа байв. Шаргал үст шалгагч санаан зовж хэрв шалгалтын хэлбэрийг өөрчилж бүл капитан уурсан гэдгийг сануулв. Улаан ердөөл хинээж өдөр бүр зангидууд сурсан гэж хариулв. Тэгээд тэр шалгалтыг тайлбарлав. Тэдний хийх ёстой зүйл бол ердөөл амьд үлдэх байв.
Дараагийн секундэд түүний биенээс асар том дүл дүрлцэн гарч ирэв. Газын давлгаа арена даяар тахаж, оролцогч бүрийн эргэн тойронд бөмбөрцөг хэлбэртэй хаалт үүсгэж, тэднийг тэсвэрлэхийн аргагүй халуунд төвжив. Паник шууд тахав. Улаан нь хар газрын зарим бүс нутгийн эрс зис орчныг дахин бүтээж байгаагаа тайлбарлав. Түүний хэлснээр хар газар нь хүн амьдрахад бэрх газруудаар дүүрэн байдаг. Тэрч байтугай шалгалтыг өөрөө шоолж, энэ төвчний халуун нь дулаан зуухнаас өөр юу ч биш гэж зүтгэв. Хүйтэн царайгаар улаан тэсвэрлсэн хэн бүхэн тэнцэнэ гэж мэдэгдэв. Улсын хинч анхнаасаа пионер болох хэрэггүй байсан гэв. Далан бөмбөрцөг дотор оролцогчид зовж байв. Зарим нь хаалтыг эвдэж чадахгүйг хурдан ойлгосон. Бусд нь энэ нь зөөлөн гэж тооцогддог бол хар газар ямар аимшигтай байх ёстойг төсөөлөн өвдөж орлов. Арены хажуугаас шаргад үст шалгарч бишрэлтэй харав. Улааны хүч огт сулраагүй байв. Нэгэн дор олон хаалтыг хянахна. Тэр яагаад бодорчдын дунд дээгүр зогсдгийг яг таг харуулж байв. Тэгтэл арена даяар чанга тасрах дуу цууратав. Галан бөмбөрцгүүдийн нэг нь бүрэн сүрхээсээ өмнө гинт цэнхэр болов. Мөсөн энергийн тесрэгт гадарч дэлбэрч тоогүй олон мөсөн хэсгүүдийн дунд Эли тайван зогсож байгааг игчлэв. Улаан түүнд рүү харж энэ нь гайхалтай байсныг хүлээн зөвшөөрөв. Сайн гэр бүлийн хүч байгалийн жамаар галыг эсэргүүцдгийг тэр мэдэж байсан. Гисэн хэдий ч түүний дүл нь ихэвчлэн энэ давуу талыг дарахад хангалттай хүчтэй байв. Одоо Эли рүү харахад тэр түүнийг генэ гэж нэрлэгдэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрөв. Түүний анхаарал удалгүй өөр нэг орцогч руу шилжив. Өөр нэг галан бөмбөрцөг дотор Кей бүрэн хөдөлгөөнгүй зогсож байв. Улаан түүнийг сонирхолгүй харав. Хүү ямар нэгэн онцгой зүйл хийхгүй гэж таамаглав. Гэвч хаалтны ард Кей паникт орж байв. Тэр Гэлийн эсрэг тулааныхаа үеэр өнгөө хитрхи их ашигласан байв. Түүний гарнаас урсах хар энерги эрчимтэй халуунд хурдан шахагдж байв. Түүний бодолд аимшигтай боломж орж ирэв. Хэрв түүний хүч бүрэн дуусвал тэр дахин өнгөгүй болж туршилтаас өөр юу ч биш болж магадгүй. Амьд үлдэхийн тулд цөхөрсөн Кей шийдэл хайв. Түүний нүд газан хан дээр туслаа. Тэгтэл нэг бодол орж ирэв. Хэрв хаалт өөрөө өнгөний хүчээр бүтээгдсэн юм бол тэр үүнийг сорч чадах уу? Эргэлзэх цаг байхгүй тул Кей гараа сунгаж эргэлдэх дүлийг шүргэв. Шууд хариу үйлдэл дагав. Түүний шоконд ороход сорох ажиллагаа бүтэмжтэй болов. Галан бөмбөрцөг хүчтэй гажиж бүгдийн анхаарлыг татав. Кейн биенээс хар энергийн хуйзралд илбэсч улаан дүлийг гар руугаа шууд татаж эхлэв. Эндэрт улаан болон шаргал үст шалгарч хоёулаа итгэж чадахгүй хүлдэв. Улааны царайд хүүтэн хүс гарч тэр хатуу инээмсэглэл гаргаж жинхэнэ солиотой хүнийг оллоо гэж тэмдэглэв. Энэ хооронд Кей замхарч буй энергийн төвд зогсож байв. Түүний гарын эргэн тойронд улаан ба хар хүч эргэлдэж арена даяар хүнд чимээгүй байдал тогтов. Гэвч дотроо Кей дахин паникт орж байв. Тэр энэ бүхэн төлөвлөгөөний дагуу яваагүйг бүрэн ухамсарлан хүчээр инээмсэглэв. Тэр хитрхи их анхаарал татжээ. Эли байрандаа хүлдөөстэй хിവэр үлдэн сая харсан зүйл нь үнэхээр бодит хэсгэд эргэлзэв. Түүний нүд Кей болон түүний хүрээсэн харанхуй энерги дээр тогтов. Яаж ч харсан хүн яаж хар өнгөтэй байж болохыг тэр ойлгохгүй байлаа. Урд өмнө хизээж тэмдэглэгдэж байгаагүй зүйлийг харж байгаагаа ойлгоод түүний дотор аажмаар тайван бус мэдрэмж төрж эхлэв. Үргэлж шилдэгэн байх дарамт Элигийн бодолд дахин орж ирэв. Тэр Кейг үнэхээр хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Тэр бүх хүчээ ашигласан ч ялалт баталгаажрахгүй байв. Кейг холдон асахад Элид түүний тухай зөвхөн хүчээр тайлбарлаж боломгүй зүйл байгаа мэт санагдав. Тэр түүнийг үнэндээ юу болохыг гайхаж байв. Хэдэн моментын дараа тэр толгоогоос ихсэрж цээжийг нь хөндрүүж байсан бодлыг хөөхийг хичээв. Улаан Кей рүү алхаж ирээд мөрөөр нь гараа аажуухан тэмрэв. Тэр дараагийн удаа бүх зүйл ийм амархан байхгүй гэж хэлв. Тайван инээмсэглэлээр улаан Кей бүх зүйлийг сорох чадвар нь бүрэн зэрлэг бөгөөд түүний сонирхлыг татсан гэж тайлбарлав. Тэгээд тэр Кей ховын нууцыг хамгаалахын тулд ховын яриа хийхийг санал болгон түүнийг дагуулan яв. Түүнчлэн өөрийн сониуч зангаа барахаар Кей шалгалтын дүнгийн талаар сандран асуув. Улаан түн шиг хүчтэй хүн мэдээж тэнцсэн гэж тайван хариулв. Кей дуугүй болов. Түүний татсан бүх анхаарал үнэндээ түүний талд ажилласныг ойлгов. Пионер болох мөрөөддөө нэг алхам ойрцныг мэдрэхэд түүний дотор сэтгэл хөдлөл ориглов. Гинт шаргал үст шалгагчийн дуу арена даяар цууратаж улааныг дахин дураараа аашилсанд нь зэгсэн зэмлэв.
Улаан ердөөл инээж энэ удаадаа зүгээр өнгөрөхийг асуув. Аахсны дараа шалгаж туршид үргэлжилнэ гэж зарлав. 17 дугаартаа оролцогч Эли хаалтыг эвдсэний төлөө аль биесээр тэнцэв. Үдсэн оролцогчид нэмэлт үнэлээтэй тулгарч байхад Эли зарлалыг бараг сонссонгүй. Түүний харц улаан Кейг авч явсан харанхуй туннел дээр тогтсон хിവэр байв. Үйл явдал сүрсэн бүс рүү шилжив. Улаан Кейн хамт тээврийн хэрэгслийн хажуу зогсож байхад ягаан үстэй мөрдөгч жолоочийн суудал дээр хүлээж байв. Улаан түүнд хүлээхийг хэлв. Иргэн тойрноо хараад тухайн бүсэд тархсан сүрлийг хараад Кей хүлдэв. Кейг дагуулсан улаан сүрсэн бүс рүү буцаж ирэв. Өмнө бихний хаягдал руу унаж байсан яг тэр газарт нь авчирсанд Кейн сэтгэл зовнив. Улаан иргэн тойрны сүрлийг харангаа энд түүхэнд анх удаа 2 пионер бүрэн өнгөгүй болж хогилсон ноцтой хэрэг гарсныг санаалав. Мөн тухайн үед асар том мангас харагдсан бөгөөд төд удалгүй Кей анхны хар өнгөтэй хүн болон гарч ирсэн нь хитрхи с ิจ гтэй цаг хугацаа байлаа. Улаан түүнийг анхнаасаа л сэжиглэж байснаа хүлээн зөвшөөрөв. Кейн тархинд зогтох тухай бодол зурсгэлсэн ч улааны аимшигтай авраны хажууд ямар ч боломжгүйг ойсгов. Тэгтэл улаан гинт чанга нээж зүгээр л түүнийг туршиж байснаа хэлв. Албан ёсоор энэ хэргийг мөрдөх үүрэгтэйч хувьдаа Кейн өнгө сорох сонин чадварыг илүү сонирхож байв. Анхны дүрмээр бол өнгөнүүд хоорондоо холилдох ёсгүй байтал Кейн хүч энэ дүрмийг огт тоохгүй байлаа. Улаан биеэсээ улаан энерги сацруулж Кейд өөрийнх нь энергийг сороод үзгэж тушаав. Кей сандарч хитрхи аюултай гэж сануулсан ч улаан түүнийг зүгээр л хий гэж шаардав. Улааны хувьд хар өнгө бол бүгдийг сорон авдаг хар газрын аюултай бэлэгдэл байв. Ийм хүчийг хяналтгүй орхивол Гялалцсан хотын үндэс суурьгч ганхуулж мэдэх байв. Кей гүнзгий амьсгаа авч улааны бугуунаас айн барив. Тэр даруй биеэс нь хар утаа сонин гарч 2 хүч мөргөлдөхөд агаарт цохилтын давлгаа өсөв. Кейн гар руу буцалж буй лав шиг улаан гал орж ирэн асар том дэлбэрэлт болов. Кей өвдөлтөд айн орилж хянаж чадахгүй байгаагаа хилэн зогсоохыг хүсв. Түүний нүдэнд улаан асар том галын бурхан шиг харагдаж байлаа. Улаан галан дунд тайван зогсож Кейн чадварыг ажиглав. Хар энерги нь өсөж улайрсан мэт галыг тасралтгүй сорж байв. Тэгтэл Кейн гар дээр хар ба улаан энерги хожилдон хэлбэрээ алдаж дахин том дэлбэрэлт болов. Утаа замхарахад Кейн биеийн баруун тал тэр чигтээ улаан ба хар энергиэс бүрдсэн чөтгөрийн мэт хуйгаар бүрхэгдсэн байв. Түүний савар болон гэрэлтэх нэгнүүдийг харсан хинч түүнийг мангас гэж андуухаар байлаа. Улаан түүнийг өнгөгүй болсон пионеруудын хэрэгтэй заавал холбоотой гэдэгт бүрэн итгэв. Кей ухаан алдахгүй хичээн сүрчийн хүчээ шахаж байв. Улаан түүнийг бүрэн хянаж чадхаа болохоос өмнө зогсоохоор бэлдэв. Гэвч Кей дотроо тололдож байлаа. Түүний ухамсарт хязгааргүй харанхуй болон илүү их өнгө шаардсан улаан бичиг дайралтна. Тэр дуу хоолойнуудыг дуугүй бай хэмээн орилов. Физикийн ертөнцид Кейн ганц гэрэлтэх нүд нь улаанаар авалзаж асар их сэтгэлийн тэнхээгээр галзуусан энергийг буцаан барьж чадав. Чөтгөрийн хуйг замхран алга болов. Улаан үнэхээр гайхаж үлдэв. Кей ядарсандаа амьсгаадан онов. Улаан сэтгэл хангалуун инээмсэглэж туршилт амжилттай болсонд баярлав. Тэгээд тэр Кейд энэ бүсэд гарсан сүрлийн хэргийг мөрдөж байгаагаа сануулад Кейг хамгийн тохиромжтой сэжигтэн гэж нэрлэв. Энэ бүсийн хохирол олон зуун саяд хүрсэн бөгөөд хэрэв хүмүүс түүнийг аюултай гэж үзвэл цөлөх эсвэл лабораторийн туршилтын амтан болгож мэдэх байв. Кей шүдэ 100. Түүнд өөрийн гин буруугүй батлах ямар ч арга байсангүй. Тэгтэл улаан түүнд нэг гарт сан зоосгов. Хэрэв Кей түүний удирдлагын дор ажиллахыг зөвшөөрвөл асуудлыг шийдэж өгч чадна гэв. Кей ямар ч эргэлзээгүйгээр шууд 9 дүүгийн өнцгөр тонгоож улааны хамгаалтанд орж байгаагаа зарлав. Тэр олон зуун саяын өрөнд орох эсвэл туршилтын сармарчин болохоос илүү залуугийн тушаалыг дагсан нь дээр гэж бодов. Хэсэг хугацааны дараа хар газрын манан дундуур асар том хоёрт машин хурдалж байлаа. Машин дотор Кей цонхоор ширтэн анх удаага ийм хол аягж байгаадаа гайхаж байв. Энэ үнэхээр пионер болох анхны асхам мөн үү гэж бодож байтал ногоон үстэй Гейл түүнд рүү ууртаа харан хар үстэй чи чимээгүй суу гэж орилов. Кей гайхан ачааны хэсэгт эвгүйхэн суу. Энэ бол түүний хүссэн эхлэл байсан ч атмосферыг аятайхан гэж хэлэхэд хэцүү байлаа. Тэр ууртаа Гейл болон дуугүй суух Эзи хоёрыг харан эдгээр хүмүүстэй нэг баг болсондоо эргэлзэв. Өмнөх өдөр нь улаан түүнийг хайгуул хийх багт нэгтгэж байгаагаа хэлсэн юм.
Босод эсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс ч бас хайгуулын багуудад хуваарлагдсан байв. Гейл нэмэлт шалгалтанд тэнцэж харин шилдэг залуу оролцогч Эли өөрийн хүсэлтээр улааны багт нэгдсэн байлаа. Гейл Кей рүү үзэн ядаж харав. Тэр Кей шиг хүнд доромжлогдсондоо одоо ч итгэж чадахгүй байв. Тэр зөвхөн тайвширснаас болоод ялагдсан гэж бодон дахиж ийм зүйл болохгүй гэж тангарлав. Тэр Кейг аялал дууссаны дараа бэлтгэлтэй байгаарай гэж занц хийлэв. Эли шууд яриаг нь тасалж Гейлийг дахиад ганц цохилтоор ухаан алдах гэж байгаа бол дуугүй бай гэж тохуурхав. Кей Эли рүү гайхан хахад Эли түүнийг хүүтнээ ширтэж ялагдсан нь дуугүй байж тушаад даах ёстой шүү гэж сануулав. Бие биедээ муу хоёр пионерийн дунд хавчуулагдсан Кей зөвхөн санаа алдаж чадав. Хоёрт машин бараан усыг гаталж байгууламж руу дөхөв. Тэд үүр цайх пионер корпусын урд талын бааз дээр ирэв. Кей эргэн тойрны идэвхтэй байдал болон ЭС зэрэглэлийн тоног төхөөрөмжийн хэмжээг харан гайхаж байв. Тэгтэл нэгэн гар түүний хацрыг хатав. Жоохон цочсон Кей эргэж харахад Мэри дулаахан инээмсэлдэн зогсож байлаа. Тэр Кейн анхны даалгавар тул туслах бүрэлдэхүүнээр нэгдснээ тайлбарлав. Мэри хөрмнийхэн дотроос Неро нэртэй хар котыг гаргаж ирэхэд Кей твэрч аваад баярлснаа хэлв. Бүх пионеруудыг цугларахыг шаардсан чанга зарзал бааз даяар цуурайтав. Кей Нерог мерт буцаан өгч аюултай зүйл хийхгүй байхыг хүсв. Мэри котыг твсэн ч өнөөх кот гинт гараас нь үсрэн гарч Кейн сүүдрлүү гүйж орсноо бүрэн алга болов. Мэри энэ итгэмээргүй үзэлдэлд хүлдэж үлдээв. Төд удалгүй хайгуулын баг асар том цаг уурын агуун үдэнд ирэв. Урд талд нь тод шар үстэй, цагаан дээгтэй, араансай зогсож бүгдийг бэлтгэлтэй байхыг тушаав. Шин цэргүүд хар газар руу орох гэж байсан ба аюулгүй байдал хамгийн чухал байлаа. Араансай тэдэнд А зэрэглэлийн Максенсийг олцсон 21-р бүсээс аюултай амьтан олцсныг сануулав. Тэгтэл нэгэн пионер гүйж ирэн Улаан Ахмад шин цэргүүдийг дагуулan зөвшөөрлгүй жагсаалаас гарч явсныг илтгэв. Араансай санаа алдан улаан дахин хэрэг мандаж байгааг ойлгов. Энэ хооронд нэгэн жижиг баг үндсэн хүчнээс холбоо орших харанхуй хавцал руу чимээгүй нэвтрэв. Кей, Гейл, Эли улаан нараас бүрдсэн жижиг бүлэг үндсэн хайгуулаас тусдаа явж байлаа. Кей аюултай биш үү гэж асуухад улаан тэдний очих газар бусдынхаас өөр гэж тайван хариулав. Тэгтэл Гейл уурлан яагаад заавал тэднийг дагуулж явсныг шаардав. Улаан өөрийнхөөгийн сургалт өдөр бүр тохиолддоггүй тул ганцаараа Кейд өгөх нь шудраг бос гэж инээмсэглэв. Төд удалгүй тэднийг сүүдрийн мангасууд хүрээлв. Нэгэн чон шиг мангас харанхуугаас огцон дайрахад Эли цэнхэр сэлмээрээ шууд нэгт сүлбөв. Мөн ийм олон мангасуудын дунд байх нь бэлтгэлээс огт өөр болохыг тэр ойлгож байлаа. Тэгтэл Кей сүүдрийн мангасыг хүзүүгээр натхан ягаан гараараа шууд бицэлж орхив. Эли гайхан яагаад бодож хэрэгсэл ашиглахгүй байгааг асуув. Кей ичингүүрэн тэр хэрэгсэл нь дээр үнэтэй тул өөрт нь байхгүй гэж хүлээн зөвшөөрөв. Гейл шоконд оров. Бодогч хэрэгсэл гэдэг нь өнгөний энергийг зэвсэгт оруулахад хэрэглэгддэг хамгийн чухал хэрэгсэл байлаа. Ийм юмгүйгээр мангас агна гэдэг байж боломгүй зүйл байв. Тэд Кейн ард өгсөн мангасуудын сэгийг харан гайхаж үлдээв. Баг хавцлын гүн рүү үргэлжлүүлэн алхав. Тулаан дуусаж, улаан 10 минутын амралт зарлав. Гейл өнгөний энерги нь дуусаж байгаа гомдлон ногоон шингэнтэй жижиг логтой зүйлийг өө. Кей үүнийг хэрэглэгчийн өнгөнд тааруулж хийдэг асар үнэтэй хувийн бэх гэдгийг шууд танив. Кей тэднийг атаархан харснаа үхсэн мангасын сэг рүү ойртож гараа сунгав. Хар энерги эргэлдэн мангасын үтсэн хүчийг алганд нь сорон авч эхлэв. Энерги нь бүрэн сэрэхэд Кей үргэлжлүүлэхэд бэлэнгэж зарлав. Түүнийг эргэж харахад бусд нь түүнийг айсан болон итгэж чадахгүй нүдээр ширтэж байлаа. Кей зүгээр л өмнө нь зөндөө хийж байсан гэж хэлв. Гейл Кей ямар ч айцгүйгээр мангас сорж байгаад газар орох гэж байв. Улаан яриаг тасалж ирснээ зарлав. Тэдний урд цэвэр хар энергиэс бүрдсэн асар том хаалт зогсож байлаа. Улаан энергийн бөмбөдөг үүсгэн хаалт руу хүчтэй тусахад тогтолгоо ямар ч мөр үлдээдгүй алга болов. Улаан хүчээр онгойлгох гэж зүтгэх тусам хаалт улам бэхжтгийг тайлбарлаад зөвхөн Кейн сорох чадвар л үүнийг зайлуулж чадна гэв. Хаалтны цаана эртний сүрлийн замаас гадна тэдний гол зорилго болох Стеллагийн хилтерхий нуугдж байлаа. Гейл болон Эли нар Стелла гэж юу болохыг асуухад улаан энэ нь бодит бөгөөд гялалцах хотынхан үүнийг цөхрөнгөө барж хайж байгааг батлав. Тэгээд тэр Кейд хаалтыг зайлуулахыг тушаав. Кей урагш шасгаж хар хананд гараа хүргэв.
Түүний сорох чадвар итгэвчиж хар энерги бие рүү асар том хойдрол үүсгэн орж эхлэв. Хаалт замхран унаж эхлэв. Улаан сэтгэл хангалуун инээмсэглэв. Гэвч Кей асар их энергийг тэсвэрлэх гэж нүүрнээс нь хүс асарн чичирж байлаа. Тэгтэл газар гинт хүчтэй хөдөлгөв. Ийм том энергийн хөдөлгөөн мангасуудыг заавал татах байлаа. Хавцлын цохон дээрээс олон тооны сүүдрийн чамнууд гарч ирэн тэднийг хүрээлэв. Улаан инээж Гейл Эли хоёрт мангасуудыг устгахыг тушаан Кейд сорох ажиллагаагаа дуусгахад анхаарлаа төвлөрүүлэхийг даалгав. Гейл салхины хүчээр Элийн мөсөн баг нь үсэн дайснууд руу дайрч эхлэв. Тулааныг ажиглаж байсан улаан өөрөө оролцох шаардлагагүйг хурдан ойлгов. Түүний хүрээлэн эргэлдэх хид хідэн улаан энергийн бөмбөлгүүд болон гэрэлсэн цацрагууд үлдсэн магасуудыг ямар ч хүчин чармаалтгүйгээр нэгт сүлбэж байлаа. Энэ үед Кей нэг өвдөг дээрээ сөхөрч биеэр нь урсах асар их энергийн урсгалтай тэмцэж байв. Түүнийг хамгийн мах зовоосон зүйл нь хаалтын хүч өөрийнх нь энергитэй сонирн байдлаар тохирж байсан явдал юм. Анхаарлаа содруулбал энэ урсгал эсэргээрээ эргэж түүний өнгөний энергийг сорон авах аюултайг тэрээр ойлгов. Кей шүд 100 тэсвэрлэж эцсийн нэг түлхэлтээр сорон авах ажиллагааг бүрэн дуусгав. Тэрээр гүнзгий амьсгаадан аажуухан босож хаалтын сүүлчийн хэсэг хүртэл сорогдсныг шалгалаа. Устгацсан хаалтын цааш харахад Кей асар том, ёроолгүй хар нөх байхыг хараад шоконд оров. Тэрээр үүнийг балгасын орц байна хэмээн таамаглав. Хагасан зүйлээ илтгэсний дараа улаан түүнд ховорхон тохирох магтаалын үг хэлв. Дараа нь улаан багийнхныг үлдсэн мангасуудыг цэвэрлэхийг тушаасан боловч түүний царай гинт ноцтой болон өөрчлөгдөв. Тэрээр хормын дүдэд урагш тэмүүлэн Эли болон Гейл хоёрыг арагш татан авралаа. Хитгэн хором дараахан тэдний зогсож байсан газрыг нүдэнд үзэгдэхгүй энергийн цачрал зүсэн гарч үлдсэн бүх магасуудыг нэг цохилтоор устгав. Улаан хитгэн хором хоцорсон бол өөрөө өөхөх байснаа ойлгосон Гейл айсандаа айн ширтэж байлаа. Улааны царай бүрч ноцтой болов. Энэ хавьд хитрхи аюултай зүйл ирснээс болоод магасууд дайрахгүй зүхтааж байсныг тэрээр шууд ойлгов. Тэрээр энэ бүсэд аюултай оршихуй хэрэн хисж байгаа тухай тайлан саналаа. Тоос шороон дундаас асар том сэлэмж ирсэн сүүдэр гарч ирэв. Тэрээр урагш алхан гэрэлд гарч ирэхэд нэг талын үсэн цагаан, нөгөө тал нь хар өнгөтэй залуу байлаа. Нүүрнийх нь тал хэсэг харанхуй багшиг зүйлээр бүрэгдсэн бөгөөд ардаа олон төрлийн зэвсэг агссан байв. Түүнээс ялгарх дарамт асар аимшигтай байлаа. Улаан багийнхаа өмнө зогсоод Кей болон бусаддаа сайн сонсохыг сануулв. Тэгээд цаг алдалгүй Кейн галт дэнлүүг нь шууд атгууллаа. Дараа нь тэдэнд балгас руу шууд нэвтэрч Стизагийн хитрхийг осхыг тушаав. Кей төвшин асууж, "Үнэхээр тийшээ ганцаараа явах ёстой гэж үү?" хэмээн асуухад улаан тэдний хүч чадал хангалттай хэмээн тайвшруулв. Хин нэгэн маргаж амжихаас өмнө улаан Кей, Эли, Гейл нарыг харанхуй гүн рүү түлхэж гомдсохоо болохыг шаардав. Тэд гурав унаж байхад Кейн сандарсан орилон цууратаж байлаа. Энэ хооронд улаан нүхний ирмэг дээр гацаараа үлдэж улаан энерги нь эргэн тойронд нь дүзрэн асаж байв. Доорх гүнээс Кей хашгирч одоо яах ёстой талаар асуув. Улааны ард твсгсэн залуу чимээгүй хүлээж байлаа. Тэдний харц тулгарснаар ширүүн тулаан эхлэх нь тодорхой болов. Үйл явдал балгасын ёроолд шилжив. Кей хідэн хором хөдлөнгүү хөвцсний эцэст яолон бослоо. Толгоогоо барин өөрийгөө хүчлэн босгоод улааны өгсөн дэнлүүг асаан балгаст ирсэн гэж бодов. Гэвч гэрэг цацрах мөчид тэрээр хөдөлгөөнгөө хөлдөв. Түүний өмнө эртний балгас биш, харин бүхэлдээ сүрж, газар доор сөнсөн орчин үеийн өндөр барилгууд болон цементэн бүтэц харагдав. Кей дэнлүүгээ эргүүлэн харахад ийм газар байгаад итгэж чадахгүй, гэрэл тосхгүй байна хэмээн гомдлоо. Гитэр цаанаас нь гонгонхоо болоод урд байгаа гэрэл рүү яв гэх дуугаач Гейл Эли хоёртойгоо иргэн уулзав. Кей тэднээс сасангүй гэдэгтээ баярлав. Гейл шууд түүнийг буруутгасан ч Эли өөрөө ч бас төөрж байсныг нь сануулan эсэргүүцэв. Сүрсэн хотыг харангаа Гейл түгшиж юу шиг харагддгийг нь ч мэдэхгүй байж ийм том балгасаас Стилагийн хилтгэхийг яаж болох юм бэ хэмээн асуув. Кейж бас зөвшөөрч ийм том газарт харанхуугаар хайх нь маш их цаг авна гэдгийг ойлгож байв. Дотроо тэрээр Нерог энд байсан ч болоосоо гэж хүсв. Яг энэ мөчид түүний хөл доор бяцхан гэрэл асав. Кей шоконд орж доошоо харахад энэ бол Неро байлаа. Тэрээр сандарч энэ муур яаж тэднийг дагаж ирснийг асуув. Эли сэжиглэн харж Нерог мангас юм уу хэмээн асуув. Кей нүрээр хүйтэн мөс урсав. Гэвч тэрээр энэ нь үнэндээ боломж гэдгийг гинт ойлгов. Гейл Эли хоёрыг дуудан Кей Нерог итгэлтэй нэмсэглэлээр өргөн барив. Тэрээр Стизагийн хилтерхийг олох хялбар арга байгааг зарлав.
Гейз шууд энэ санааг няцаасан ч Эли түүнийг тоолгүй Нерог илүү сонирхож эхлэв. Тэгээд Кей Нерогийн тусгай чадварыг дэлгэв. Неро Элигийн гарнаас үсрэн агаарт эргэлдэх энергийн бөмбөжөг болон хувирв. Гайхалтай гэрэл болгосыг гэрхтүүлж тэд гуруулаа гайхан хоцров. Гэрвтэж бөмбөлөг урагш тэмүүлэн харанхуу дунд тод мөргөлдөөв. Ирвэлзэх зүйлгүйгээр тэд түүнийг дагав. Ийм бяцхан амтан ухаантай бөгөөд тусгай чадвартай байгаад Гейд итгэж чадахгүй. Кейгээс үүнийг хаанаас олсныг шаардан асуув. Кей асуултыг тоолгүй Нерогийн хөдөлгөөнийг ажиглаж Стеллагийн хилтерхий урд нэг газар байгааг ойлгов. Гинт Неро тодорхой мөр даган хурдаж тэднийг хар хонглын орцтой асар том цементэн байгууламж руу дагуулan очив. Кей ямар гүнзгий явах ёстой гайхахад Гейл түүнийг айж өн хэмээн доогдож харлаа. Кей богино хариулт өгөөд дотогш орно гэдгээ мэдэгдэв. Баг асар өндөр таацтай том хонглоор ахиж Нерогийн гэрэл зааж байв. Кей энэ байгууламж боцноос нь хавьгүй том байгааг онцоллоо. Тэгээд Неро том төмөр хаалганы өмнө зогсож чухал зүйд ойрхон байгааг тохиолов. Анир чимээгүй хүнд цохилтын дуу ивдэв. Асар том механик хөл тэдний өмнө шууд бууж ирэв. Асар том зэвсэн робот тэдний дээрээс аюултайгаар зал хийхэд Кей хөдөлгөөнгүй болов. Энэ нь тэдний ердийн тулалддаг биологийн мангасуудтай огт адилгүй байсан тул Гейл бүрэн төөрөлдөв. Машин гинт идэвхжиж Эли рүү шалгах гэрэл тусгав. Түүний өнгийг тод цэнхэр гэж тодорхойлов. Дараа нь сканер Гейл рүү шилжиж ногоон гэж тэмдэглэв. Гэрэл Кей дээр тусгад тэрээр машин тэдний өнгийг тодорхойлж байгааг ойлгов. Үр дүн шууд гарч ирэв. Туйлын хар өнгө. Роботын нүд шууд асаж хар шулмсын өнгийг илрүүлснээр зарлан Кейг шууд аюуд хэмээн ангилав. Кей хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө асар хүнд цохилт түүнийг мөргөж биеийн шидэгдэн явлав. Гисэн хэдий ч тэрээр цохилтын аюулаас зайлсхийж чаджээ. Ууртай болсон Кей робот руу орилов. Робот асар том нударгаа дахин өргөв. Кей урагш тэмүүлэн төмөр гар руу зогсон ч цохилтын хүчинд тэнцвэрээ алдах төв. Хоёг нь боцноос нь хавьгүй бүх байлаа. Гейл роботыг дараагийн дайралтандаа бэлдэж байгааг гайхан ширтэв. Эли сэлмээрээ дайрсан ч ямар ч зураас гаргаж чадалгүй зөвхөн оч хаялав. Дайралт нь юу ч хийж чадаагүйг ойлгосон түүний царай цайжирхв. Роботыг ажиглаж байхдаа Кей түүний цээжин дотор сонин шингэн эргэлдэх гэрэлтэгч цүмийг олж харав. Энэ бол түүний сул тал гэдгийг тэрээр шууд ойлгов. Дайрахаар бэлдэж байтал робот гайхалтай хурдан хөдөлж гараа асар том шийдэм шиг саваалав. Кей цохилтоос арай гэж мултран уран чадвараараа арагш үсрэв. Тэгээд тэрээр урд нь биеийг нь бүрхэж байсан хар хүчийг саналаа. Бүрэн хувирах нь хитрхи их өнгөний энерги зарцуулах тул тэрээр бүх зүйлээ баруун гартаа төвлөрүүлв. Цөтгөр мэд хар авраа түүний нударганд бөөгнөрөв. Кей урагш үсрэн хамаг хүчээрээ цохив. Нудраг роботын цээжийг шууд нэгт цохон цөмийг нь сүрүүлж дээд биеийг нь сүнөв. Толгоон шидэгдэж нүднийх нь гэрэл хоромхон зайд алга болов. Кей сөөрөл дунд зогсон баярлан амьсгаа авлаа. Энэ хооронд Гейл, Эли хоёр чимээгүй ширтгэхээс өөр юу ч хийж чадсангүй. Балгасан дундаас Кей машины бөөрийнхий цүмийг авч Мэри үүнийг авбал баярлах байхтаа хэмээн бодов. Гинт Гейл Кейгээс дөнгөж сая ашигласан хүчнийхээ талаар тайлбар шаардав. Тэр хоёр хоёул түүнээс асуулт асууж шахав. Кей сандарч энэ техник нь асар их өнгөний энерги сордог хэмээн худлаа хэлв. Ярьж байх хооронд тэдний ард байх том төмөр хаалга аажихон нээдэж цаанаас нь хар хоосон орон зай гарч ирэв. Яг энэ мөчид Неро айсан дуу гарган гинт гарч ирэв. Бяцхан муур Кейн дэглэмт чичрэн ямар нэгэн буруу зүйл занал хийж байгааг сануулав. Кей босгоомжтой ойртов. Хурууны нүзүүр харанхуй түрэхэд гадаргуу нь ус шиг долгиолөвдөв. Тэгээд бүх зүйл өөрчлөгдөв. Хоосон орон зайгаас асар том сүүдэр гарч ирэв. Асар том хар тэнтрүүлүүд тэдний бүрхэн авч цааш татам орууллаа. Гейл, Эли хоёр харанхуй руу ачаагүй татагдж байхдаа ойртолдов. Тэд гуруулаа хоосон орон зайд залгидв. Тэд эцэс сугалгүй хар орон зайгаар унсаар шал өөр орчинд газардв. Гейл бэртэл ахсан эсгээ шасангаа гомдлож байснаа яриагаа гинт зогсов. Тэрэл цээж рүүгээ харан хөтгөнгүү болов. Түүний хүчийг тэтгдэг ногоон өнгө азуугалжээ. Зөвхөн хар ба цагаан өнгнөөс бүрдэх дэлхий үлдсэн байв. Кей, Эли хоёр түүний дэрээ зогсон адилхан шоконд орсон байв. Бүх зүйл өнгөө алдсан байлаа. Энэхүү ганц өнгөт бодит байдалд төөрөгдөл ба айдас хурдан хугацаанд ноёрхов. Газар дорох балгасаас холгүй нэгэн бяцхан хизэнцэд хорхоо асар том цөлөөр мөтгөж байхад асад гялцсан хот гялцж байв. Тэр хотын хаа нэгтээ зүүн захиргааны алба байрладаг.
барилга дотор дарга хэмээн алдарсан дээд албан тушаалтан байны байршлын талаарх мэдээллийг ууртай хоолоогоор шаардаж байв. Сандарсан суцгаж залуу Кей хүүг одоогоор бодорч улаантай хамт судалгааны даалгаварт явж байгааг мэдээлв. Түүнчлэн хүү тэдэнд саад болохгүй байхыг тухайлан хүссэн гэж тайлбарлав. Даргын царай уурандаа шууд улааг. Тэрээр хар өнгөний энергийн оршин байгаад хараал тарьж улаан ийм аюултай өнгөтэй хүнийг ажилд авсанд итгэж чадахгүй байв. Түүний бодлоор улаан баатар байж болох ч энэ шийдвэр хэтэрхий хэтэрсэн байлаа. Тэрээр саяхан аюултай шинэ мангас гарч ирсэн нь удирдах зөвлөлийнхний дунд айдас үүсгэсэн гэж тайлбарлав. Тэд аюултай хар давлгаа хэдийнэ ихэлсэн байж магадгүй гэж айж байв. Ингэж бодох тусам түүний бухимдал нэмэгдэж бүх зүйл буруугаар эргүүл өөрөө буруутгагдана гэдгээ ойлгож байв. Түүний уурлаж байх дундуур ягаан ба шар үстэй эмэгтэй инээмсэглэж дарга дахин уурлаж байгааг сануулав. Тэр эмэгтэй бол үүр цайх пионер корпусын удирдагч Чамелия байлаа. Тэрээр имлэг тэгтгэхээс өмнө тайвширхийг саналгав. Чамелия даргын санал нэгдэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч түүнийг хэтэрхий яаруу дүгнэлт хийж байна гэж үзв. Тэрээр улааныг бодохгүйгээр үйлдэл хийдэг хүн мөн үү хэмээн асуув. Түүний бодлоор улаан хүүг хянахад хамгийн тохиромжтой хамгаалагч байлаа. Мөн өндөр өсөлттэй хүнийг талбарт агчирвал гинтийн эерэг үр дүн гарч магадгүй гэж тэрээр маргав. Цайгаа уучсангоо Чамелия одоо тэдэнд хэрэгтэй зүйл бол айдас биш, харин итгэл хэмээн хэлв. Хэдхэн секундын дараа түүний царай цайны сонин амтнаас болоод сонин босов. Дарал түүний хариу үйлдэлийг тоосгүй өөрийн аяг руу асар их чихэр хийж Чамелияг ийм чихэртэй зүйлийг яаж уудаг байна хэмээн гайхшруулв. Дарга түүнд анхаарлаа хандуулахыг шууд сануулв. Чамелиягийн царай ноцтой болов. Тэрээр даргын болгоомжтол нь хар өнгө болон доод омогт хар шуламжтай холбоотойг хүлээн зөвшөөрөв. Хар өнгө нь анхны хар давсгатай холбоотой тул үхэл ба айдсыг илтгэдэг гэж тайлбарлав. Тэрхүү гамшигын үеэр дэлхийг харанхуй манан бүрхэж сонин мангасууд газар сайгүй гарч ирснээр хар газрыг бий болгож хүн дүрзэгтэн бараг бүгд ослогдсон юм. Чамелия дахин нэг давсгаа гахаас зайлсхийх боломжгүй гэж үзв. Эцэст нь энэ хайгуус бол амьд үлдэх тухай байлаа. Одоо нэгэн зэрэг хоёр зүйл гарч ирсэн нь шинэ хэвийн бус байдал болон хар өнгөтэй хүн байлаа. Тууштай царайтаагаар Чамелия тэд байгаа бүх хүчээ түүний дотор хар өнгөгч бас ашиглах ёстой гэж шаардсан зөвлөлийг твитфок хийхийг санал болгов. Дарга урт амьсгаа авч энэ нь түүний хийсэн шиг энгийн зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэсэн ч Кен зураг бүхий хавцыг харангаа чадах бүхнээ хийнэ гэж амлав. Гүнзгий чанартаа тэрээр хотын хувь тайлал нь энэ нэг хүүгээс хамаарч магадгүй хэмээн гайхаж байлаа. Энэ хооронд 3 пионер төгсөлгүй хар хоосон орон зайд зогсож байв. Тэдний бие зөвхөн цагаан гэрлэн хүрээ шиг харагдаж байлаа. Гейл сандарч өөрийнхөө өнгө алга усныг орилон хилээд Кейн өнгө яагаад байсаар байгааг шаардан асуув. Кей мэдэхгүй гэдгээ тайван хүлээн зөвшөөрөв. Түүний ганц таамаг бол өнгө нь хар тул эргэн тойронд харанхуйд байгалийнхаа дагуу ууссан явдал байлаа. Гинт Гейл ядарсандаа тонгов. Яг энэ үед Эйзи толгоогоо барьж сүлдэж эхлэв. Кей бүрэн зүгээр байсан тул туйралдав. Тэгээд тэрээр нэг зүйлийг ойлгов. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг өнгөгүй амьдарсан тул энэ нөхцөл байдал түүнд ердийн санагдаж байлаа. Гейл бие доторх сонин мэдрэмжиндээ анхаарлаа хандуулахад дотор нь нуугдмалт сүм шиг бүдэг гэр цохиж байгааг анзаарав. Ямар ч сануулгагүйгээр аимшигтай шивнээ газар сайгүйд суурайтав. Тэд гуруулаа сандар нь эргэж харав. Чичирсэн хоолоогоор Гейл харанхуй руу хашгирч кос шивнэж буй нэгнийг гарч ирэхийг шаардав. Кей анхааралтай сонсов. Анхандаа тэрээр үүнийг өөртөө ярьдаг өнөөх дуу хоолой байна гэж бодов. Тэгээд энэ хоолой өөр байгааг ойлгов. Урт үстэй эмэгтэй сүүдэр харанхуугаас аажуухан гарч ирэв. Кей түүнийг шууд мэдэрч иргэн харав. Гейл Эйзи хоёр айсандаа хөдөлж чадахгүй энэ дүрс амьд амтан мөн эсхийгч хийж чадахгүй байв. Тэднийг хамгийн их айлгсан зүйл бол түүний гинт гарч ирсэн явдал байлаа. Нууцдаг эмэгтэй гараа аажуухан өргөж Кейн цээж рүү шууд заав. Түүний бие хүшиж орхив. Савгцнаа ойлгоход түүний нүд томров. Хоромхон зайд түүний ухаан санаа замбраагүй зүн бэл рүү татагдан оров. Тэрээр бүхэл бүтэн хотыг залгиж буй энергийн хуйлдрлыг харав. Тэгээд үйл явдал цус шиг улаан хар дарсан зүүд болон өөрчлөгдөв. Дэлхий сүрч асар том мангасуудаар дүүрсэн байв. Олон нүдэд мангас сүргийн төвөөс ширтэж байхад агаарт асар том нүд нэгдэв. Зүн бэлэг дахин нэг өөрчлөгдөв. Нууцлаг эмэгтэй ганц гэрэлтэгч нүдэрээ түүнийг шууд ширтэв.
Тэгээд Кей асар том аюултай дарамт цацруулсан цэнхэр энергийн өмнө зогсож байгаагаа засаж харлаа. Тэрээр дурсгалуу эсвэл бодит байдал уу гэдгийг хэлж чадахгүй байв. Төөрөгдөл тэсвэрлэхийн аргагүй болов. Анх удаа тэрээр өөрийн хинбэ гэдэгт эргэлзэж эхлэв. Түүний далд хомсарт тод гэрлээс гарсан дуу хоолой түүнд нэр хэрэгтэй гэж хэлв. Өнгөрсөн үеийн бүдэг дүрс түүнийг инээмсэглэн харав. Тэр дүрс түүнд Кей гэдэг нэр өгч өөрийн гэрэл ба өнгөө осхыг хэлв. Тэгээд зүн бэлэг гинт дуусав. Кей бодит байдалд иргэн ирж амьсгаа авч чадахгүй байв. Түүний бүх бие хөлсөнд бүхтэрчээ. Царайн цайж, саяхан тохиолдсон дурсгалууд түүнийг гүнзгий хямрав. Тэрээр толгоогоо барин хараал тавин хоосон орон зайгаар гуйвлан алхав. Тэрхүү аимшигтай дүрсүүд яагаад түүний бодолд орж ирээд байгааг тэрээр ойлгож чадахгүй байлаа. Кей тасахаа дурсгалуудыг эвдүүлэхийг цөхрөнгөө барж хичээв. Тэдгээрт хариурт байгаа гэдэгт итгэлтэй байсан тул замхарч буй дурсгалуудыг хадгалах гэж тэмцлээ. Тэгээд нэгэн нэр гинт гарч ирэв. Хюмиэл. Кей хөмсөг агшнав. Тэрээр энэ хүн хинбэ гэдгийг огт мэдэхгүй байлаа. Түүнийг цааш бодохоос өмнө Гейлийн орилох дуу түүний анхаарлыг сарниулав. Гейл бүрэн хяналтаа алдсан байлаа. Тэрээр харахуу руу архиран харж чадахгүй дайснууд руугаа сэлмээ зэрлэгээр саваалав. Кей хурдан эргэж харахад Гейлийн сэлэм айсандаа хэвтэж буй Элид хитрхи ойрхон зүсэж байв. Гейл орилсоор байв. Тэрээр бодит байдагтай холбоогоо бүрэн алджээ. Эли чичрэн түүнийг зогсохыг гуйсан ч түүний гуйлтыг сонссонгүй. Гейл багалзуурдан бүгд өөхөх ёстой хэмээн хашгирв. Түүний нүд хар өнгөтэй болж цус гарч эхлэв. Хоосон орон зай түүний ухаан санааг хэдийнэ бузарсны тодорхой шинж байлаа. Яг энэ үед Эли өөрийн хар дарсан зүүдэндээ харжуулагдсан байв. Түүний нүрээр хар нулим сасгарч толгоогоо барин сэтгэлийн эмгэнэлт дурсгалаа дахин санаж эмхтэй дүүгээсээ уучлал гуйж байв. Кей тэднийг түгшин ажиглав. Тэдний нөхцөл байдал улам бүр дордож байлаа. Мангас болон энэ сонин орон зай хоёулаа тэднийг аажуухан бузарлаж байгааг тэрээр эцэст нь ойлгов. Яа, яг юу зогсох гээд энэ да. Тэр тас харахан хэн байсан бэ? Бас манай хоёр яач вэ? Тэгээ ямар ч тач Брон нийтийн урт бичлэг болохыг хичээлээ. Энэ манхаа сүйд рүүгээ бүр гал gaах нь бат боллоо да тий. За тэгээд манайхан бусдаас төрүүлж үргэлжлэлийг нь мэдмээр байвал Брон сайт дээрээ гаргастыг нь гүйцэчихсэн байгаа шүү. Хэрэв блогороо бичлэг болгомоор байвал лайк саба дараарай. Дараагийн партийг Брон 5,000 лайк хүрүүл шууд оруулснаа. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая манайхаа.